Сайн байцгаана уу шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаад удахгүй танд ямар баярт үйл явдал тохиох вэ гэдгийг харах болно. Энд байгаа уран сонголтоос харж агаад хамгийн их нүдэнд туссан бүлгээ сонгоорой. Нэг нэгээр нойртуулаад харуулъя. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүст ямар үйл явдал тохиохыг харцгаая. За тэгчгиймсэн гэж найдаж исэн зүйлээсээ тийм гэдэг хариу авч магадгүй харагдаж байна. Ер нь таны хүлээж исэн зүйлээс эерэг хариу ирэх бах. Таны ирээдүйд хэрэгтэй, таныг улам цааш хурдлуулах үйс таны амьдралтай нэг тийм ягт холбоотой зүйл болж магадгүй. Тэр нь эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой байж болох талтай. Бас та тавгүй үеийг дуусгаад таагүй зүйлээс нэг мөр холдож явж магадгүй. Дандаа л ядаргаа болж идэг зүйлээсээ салд санаа амраад сэтгэлээ онгойлгоно гэсэн үг. Тэгээд дээрэс нь та дахиад нэг шинэ зүйлийн эхлэл тавьж магадгүй. Нэг тийм тав тухтай сайхан газарт очих, нүүдэл судал хийх, хин нэг хүнтэй эргэж уулзалдах, уулзаад айгүй их баярлах гэдэг ч юм уу таны сэтгэлийг дүүргэх зүйл явдал болж болох юм. Энэ дээр нэмээд танд ямар нэг боломж гарч ирж магадгүй. Та ч гэсэн одоо ингээд гацаад шаналал суудаг цаг нь биш шийдэд урагшлах зүг гэдгийг мэдээд боломжийг ашиглах бах. Таны амьдрал ер нь урагшилж гин. Сайн сайхан зүйл тань руу хурцтай ирж явна. Та зүг зүгээр суугаагүй, хий дэмий сэлгүүцээд яваагүй. Тийм учраас таны хичээл зүтгэлийн хариу ирэхэд ерөөсөө маш ойрхон энүүхэнд байгаа юм байна. За цааш нь харъя. За яалтчгүй шинэ эхлэл байна. Та яг нэг л шийдээд хуучны тавгүй зүйлээ авч хайж магадгүй. Тэгээд шинэ зүйл эхлүүлээд амьдралдаа цоо шин бат бөх суур босгож авах бах. За тэгээд ямар үйл явдлууд болж магадгүй гэхээр сургуульч байдаг юм уу ямар нэг газраас манад орооч гэдэг санал хариу ирэх, таны сэтгэлийг дүүргэх шинэ хүнтэй уулзрах, бичиг цастай холбоотой зүйлийн хариу эрэг сайн гарах, гэрээ байгуулах, шүүх байгууллагын шийдвэр таны талд гарч шийдэгдэх иймэрхүү зүйлс болж болох юм. Бас яг нэг хэвийн залхмаар түүхтэй байдлаас гарах, шинэ гэр, байр, сууцтай болох, албан тушаал өөрчлөгдөж магадгүй. Эннээс гадна та урд уртынхаасаа илүү утга учиртай, баяр баясгалантай амьдардаг болно. Баглуулж хөлүүлсэн юм шиг байхаа болоод хамаагүй илүү чөлөөтэй байдаг болно. За хугацааны хувьд энэ үйл явдлууд хизээ тохиож магадгүй гэвэл нэлийн хурдан удахгүй эсвэл одоогоос 1-3 сар за бүр цаашлах юм бол хагацаас бүтэн жилд тохиолдож магадгүй. Тэгээд намар өвлийн улирал оны сүүл үе бас номын орд чухал байж магадгүй. Тэгээд сарын 10, 13, 17, 19, 23, 25-ны өдрүүд аль эсвэл энэ тоонууд чухал байж магадгүй байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. 2-р бүлгийг сонгосон хүмүүст ямар үйл явдал тохиох вэ гэдгийг харцгаая. За юун түрүүнд таны амьдралд илүү өнгө нэмэхүйц нэг тийм зүйл гарч ирж магадгүй. Танд сэтгэлийн дэм болдог, таныг дэмждэг хин нэг хүн гарч ирж болох юм.
аль эсвэл танд маш хэрэгтэй таныг өөрчлөх тиймхэн байдлаас гарахад туслах тиймэрхүү зүйл байж магадгүй. Ер нь юу ч байж ээж магадгүй. Тэгээд тэр нь гів гинт огцомхон юу ч мэдээгүй ингэндэ гэж бодоогүй байж итал таны амьдралд орж ирж магадгүй юм байна. За энэс гадна таны хийж байгаа зүйл амжилт олох, бусад хүмүүст цаашаагдах, шинэ ажилд орох, тэмдэглэлт баяр, найр наадамд оролцох, бичиг цаасны асуудал танд ашигтай байдлаар эргэж шийдэгдэх, шинэ зүйлд суралцах, тэгээд сэтгэл тавгуурхдагч байдаг юм уу тиймэрхүү асуудал бий бол түүнээсээ салж ангичрах, сэтгэлийн шархаа эдгэх иймэрхүү үйл явдлууд болж болохоор байна. Дээрээс нь таны удаан хугацаанд хүлээсэн зүйлийн үр дүн гарах, үр өгөөж өгч бас болно. Тэгээд таны эртнээс мөрөөдөж исэн зүйл бэлээ болоход ойртсон байна. Одоо нас таны амьдрал баг багаар зүг голдролтой орж эхэлж байна. Танд хурдцтай ахиц дэвшил, эерэг зүйл ирж явна. Бас таны бодож хүлээж байгаа зүйлд тийм гэдэг хариултыг өгч байгаа юм байна. За цааш нь харъя. За энд ч ихсэн төстэй харагдаж байна. Таны хувьд бага багаар туйлдаад би яг хэдий болтол ийм байдалтай байх юм бол доо гэж боддог байж магадгүй. Тэгдэг бол тиймхүү үеийн гисгэд өндөрлөн, хямралт үеэс гарна. Таныг гацаанаас гаргах, хөдөлгөж явуулах юу ч юм нэг зүйл байгаад байна. Тэр нь жижигхэн мөртлөө жинтэй эд байх бах. За тэгээд ямархуу үйл явдлууд болж болохоор байна уу гэхээр өөр газар орон руу явах, нутаг орон сэлгэх, нүүдэл судал хийх, одоо байгаагаас өөр газар та ч өөрөө бодоогүй байсан газараас ямар нэг сайн мэдээ ирэх, сураг сонсч магадгүй. Ялангуяа ажил төрөлтэй холбоотой зүйл байж болно. Түрүүн хэлсэнтэй бас адилхан удаан хугацаанд хүлээсэн зүйлийнхээ хариуг авах, танд тусалах хэн нэг хүн гарч ирж магадгүй юм байна. За хугацааны хувьд энэ үйл явдлууд хизээ тохиож магадгүй гэвэл ойрын хугацаанд эсвэл 1-3 сарын дараа тэгээд зуны улирал, жинлүүрийн орд бас сарын 1, 2, 3, 20, 21, 23-ны өдөр эсвэл энэ тоонууд чухал байж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүст ямар үйл явдал тохиох вэ гэдгийг харцгаая. За хамгийн гол онцлог үйл явдал гэвэл та амьдралдаа шинжилэлт хийх нь байна. Хуучныг, хэн нэгнийг ямар нэг зүйлийг орхих, тавьж явуулах, дуусгаж эцэслэх болох бах. Бүх юмд хөндлөнгөөс оролцдог хүмүүс, сэтгэлийн шаналгаа, сэтгэлийн шарах, ер нь таныг хоошин татдаг өөр юу ч байж болно. Тэдрийг тэнд нь үлдээгээд та илүү сайн сайхан зүйл рүү явах урагшлах цаг нь болсон гэсэн үг. Энийг яагаад баяртай үйл явдал гэж яриад байгаа юм бол гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ үйл явдал танд илүү тайван байх, амьсгаа авах боломж олгоно. Бас таны бодсноос их боломж, нэг тийм таны замыг гэрэлтүүлэх, шин зүйлийг авчирна. Ер нь урьдынхаас илүү өөр байдаг болно. За цааш нь харъя. За ерөөхдөө бол харилцаа холбоо, ажил төрөл, хайр сэтгэлийн харилцаатай холбоотой үйл явдлууд болж магадгүй байна. Эдгээртэй холбоотой сайн мэдээ сонсч магадгүй юм байна. Тэгээ танд хэрэг болох үз, танд нөлөө үзүүлэх үз шинэ хүн гарч ирэх. Аль эсвэл танай найз нөхөд танилуд танд их тусвалж магадгүй юм байна.
За тэгээд хамгийн сүүлд хугацааны хувьд энэ үйл явдлууд хизээ тохиолж магадгүй гэвэл 8, 9, 10 дугаар сар 100 эсвэл намрын улирал тэгээд хилэнц материйн орд чухал байж магадгүй. Бас сарын 14, 18, 24, 25, 31-ний өдөр эсвэл энэ тоонууд чухал байж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.